Сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэе. Нэгийн иргэн нойргуудл болон ханиадаа намдаах зорилгоор бүх төрлийн өвчин ангаадаг гэх ацаад 2F гэх эм уусан байна. Гэтэл тухайн эм нь малын эм байж 3 сар уухад биеэр нь идээд туралт гарч эмнэлэгт онцлуулахад нь цуснд нь бохирдол орсон. Элэг цөс өөрчлөлттэй гэж гарсан байна. Энэ мэтээр иргэд бүх төрлийн өвчнийг ангаах чадвартай гэд тухайн малын эмийг хэрэглэх болсныг эмчнэр онцоллоо. Тиймээс иргэдийг альва эм бэлдэмлийг эмчийн зааваргүйгээр хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. За АЦД2П эмийг бол мэргэжлийн байгууллагуудаас одоо хүнд хэрэглэж болохгүй гаш нөлөөтэй гэж одоо сэрэмжлүүлэг гаргасан байдаг бол одоогийн нөхцөл байдалд бол Нарантуул орчмын малын эмийн сангуудад тухайн эмийг бол одоо хүнд хэрэглэж болон тэр дундаа маш олон төрлийн өвчин сайн гэх одоо зөвлөмжийг гаргаж зарч болгож байгаа юм аа. Тий хүн хэрэглэж байгаа. АЦД2П гэх юм уу? Тийм юм байт юм уу? Хэдий. Энэ юу яд юм нөгөө ханиад манад дуужуулдаг гэдэг юм байхгүй юу? Зүгээр энгийн хүмүүс бол зүгээр дундчлал 25 туслаа нөгөө хавдар мавдтай хүмүүс бол 50 туслаа болдог. Та хэр удаа үсэ? Та юунд дуудیں۔ Би дэндээ олон жил нөгөө говь тэмчнэр. За харин зарим малын эмийн сангуудад бол энэхүү эмийг бол одоо бас өгөхгүй гэдэг байр суурийг бол илэрхийлж байна. За үндсэндээ бол энэ эм зах зээлд ямар ч одоо хяналтгүй ингэж борлуулагдж байгаа юм аа. АЦД2П. Энэ болчихоо. Хэд вэ? 25 мянга. Энэ хүн дуулуулдаг гэсэн тийм. Кофед хүн зүйлэхгүй. Энэ малын юм шүү дээ. Хэрвээ заяа хүн угаа холдвол малын юм өгсөн гэдээ би буруутдаг. Шимэгчээс одоо хамгаалж арсыг нь одоо эрүүлжүүлэх зорилгоор ингэж кирлинд ингэж одоо малыг ингэж юу яадаг ариутгадаг байсан шүү дээ. Тэрнтэй жоохон төстэй. Амтын хувьд бол их төстэй байсан гэж тэгж хэлээ. Тэгээд тийм нэг бор өнгөтэй тийм одоо бодис уус юм шиг үл. Хүний ингээд хэлснээр ч гэдэм үү бусдын одоо үндслэлгүй яриагаар ингэж өөрийгөө дураараа амжилж явж байгаад хордлогонд орчдөг улсууд их байдаг. Жишээлх юм бол яг иймэрхүү өвчтөе улсууд бол над дээр өдөрт нэг 3-аас 10 хүн ирнэ. Ер нь бол Хүн ууж болохгүй юм байгаад байгаа байхгүй юу? Тэгээд 3 сар нэгдээ. 3 сарын дараа гарч ирээд тэгээд хөдөлмөрөөр тоолоод дээчгүй юу яагаад тэгээд ингээд дээчгүй өдөр идэж байгаа ингээд хараад хөдөлмөр Одоо та тэр эмээ хайсан уу? Энэ юм маань 2013 онд анх Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Энэ дээр эмийн хэрэглэх заавар дээр нь бол мал амтны эмийг хүнд хэрэглэхийг хатуу хориглоно гэсэн анхааруулах бичиг байдаг. Өөрөөр хэлбэл малын эмийг хүнд бол ямар ч тохиолдолд хэрэглэж болохгүй.